Төвшүүдээс баруун дуран зам хүртэлх цэвэр усны ялгаа дулааны шугамыг бүхэлдэн шинжлэх цэцвэрийн ажил энэ сарын 7-наас эхлэн эх 8 дугаар сарын 16-ны хүртэл үргэлжилнэ. Төвшүүдэнгийн уулзраас цэцэг дуугийн уулзар хүртэлх замыг энэ сарын 7-оос 25-ны хүртэл, цэцэг дуугийн уулзраас улсын эхлэлгүүрийн уулзар хүртэл замыг 6 дугаар сарын 25-наас эхлэн, улсын эхлэлгүүрээс баруун дуран зам хүртэлх замыг хэсэгчлэн хааж засвар шинжилгээ ажлыг хийх юм байна. Засвар их хугацаанд буюу энэ сарын 7-оос эх 8 дугаар сарын 16-ны өдрийн хүртэл тарилаа бус иргэдэд үйлчлэхгүй бөгөөд зарим замын урсгал чиглэлийг өөрчлөх юм байна. Мөн хотын төвийн замыг ийхүү хааснаас үүдэн замын хөдөлгөөний ачаалал огцсон ихсэн гэж төлөвлөж байгаа учраас хотын төв хэсэгт автомашиныг улсын дугаарын тэгш сондгоогоор оролцуулах саналыг ажлын хэсгээс гаргасан юм а. Энэ сарын 15-наас эхлэн хотын төв замуудад автомашины улсын дугаарын тэгш сондгоогоор ялган хөдөлгөөнд оролцуулах хэсгийг нийслэлийн удирдлагууд далаад нийслэлийн цагтраа Батбуур шийдэн маргааш эцэлсэн хариуг гаргах юм байна. Зам суурийн ажилтай холбоотой зарим тодорхой нутаг дэвсгэр улсын дугаарын сүүлийн орон тэгш сондгоогоор бол энэ хязгаарлалт бол 6 дугаар сарын 15-наас эхлэхээр бол төлж байгаа. 8 дугаар сарын 15 2 сарын хугацаатай явагдахаар ингэж одоо ажлын төлөвлөгөөг танилцуулж байгаамаа. Мөн нийслэлийн цагтраагийн зүгээс энэ 100 хотын замуудад болоод дулаан цэвэр усны сугам шүлжээнд баггүй засвар хийгдэх тул иргэдийн хүлээстэй замын хөдөлгөөнд солилцоо оролцохыг хүсэж байлаа. Нийслэлийн төсөв батлагчаар бид нар бол иргэдтэй ер нь боломж гарах бүрээд бол энэ 15 онд бол маш хөндөр ачаалттай бүтээн байгуулалтууд явнаа. Гол сугам замуудад дээр дулаан болон бусад инженерийн байгууллагын шинжилэл хийгдэн, мөн гол сугамууд дээр замын капитал одоо их засварууд хийгдэн, зам шинжилгээ ажлууд хийгдэн. Тийм учраас бол энэ жил бол нэлээд их өндөр ачаалттай байгааг бол нийслэлийн иргэдэд хэлээд байгаа.